За өнөөдөр 2018 оны 8 сарын 26-ны өдөр гинэ. Аяллаа 23 дахь улс Словакост орж ирээд нэг хонж байна. Бүтэн байна. Бид хоёр жоохон даарч байна. Гэрээс гарснаас шанх удаалж ингээд даарч байна. За сая тэнд туслах хийгээл яваад байна. Бүтэн тойрч үзүүлж байгаа юм шиг. Яг одоо бол өдрийн 12 цаг болсон байна. Ойр орчимд бараг л хүн харагдахгүй ингээд болсон байна. Эзэнгүү газар вэ? За Словак ямар байна? Юу гэж вэ? Яг одоо аяллаа 23 дахь улс болох Словакосод ирээд байна. Тэр ерөнхийдөө олж тэр шүн бараг 1 гэж орж ирсэн. Словак гэдэг улс яг 1918 оны 10 сард байгуулагдсан түүхтэй юм байлээ. Чех болон Словак улс нийлээд. За энэ улсууд энэ хоёр улс маань явж байгаад 1993 оны 1 сарын 1-нд бол Словак улс маань яг өөрийнхөөс нь тусгаар тогтнолоо олсон байдаг. Энэ халтаас замд болоод ингээ халт чинь ард Словакосын соёлын яам байна. Соёлын яам. Миний кинотер ус ингээд хээ. Энд яг юу болоод байгаа юм болоо? Дөрөв еврогийн годомжны хоол. За юу болоод ирөө? Яг хүүгийн мэдгүй ямарсан үндэсний юм хоол яг гурил ямарсан энэ хатыг гараараа гурил хийжсэн. Зураад хэлдэг тэгээд гурил таслаад байсан. Тэгээд ганцхан тэмцээр үсцээ өөр бах 39-тэй дуусчих гэдэг юм. Ямар шоу юм бэ? Гоё юм байна гэдэг хэсэг нь ямар аярхан юм бэ? Манай нөгөө цөөнгийн шилхгараас нь цөөнгийн гоё шиг юм байна. Ширээ мөрөө бол супер аа. Ажиглах нь басаа супер. Тэр юу юм бэ? Мөртөж гэсэн юм. Цөөнгийн шалхагоор шиг гэдэг чи яг биш тийм. Тийм үү? Сидней тийш 15,914 км. Хонконг 8,000, Сөүл, Бээжин, Москва 1,000, Токио, Варшав, Лондон хана. Осло 1,300. Одоо ч ойрхон юм байна лөө. Лондон мань харагдана. Чамаг дээ тийм. Одоо байгаа газар нь болохоор Борислав хотын хуучин хэсэг буюу Old Town гэдэг газар байна тийм ээ. Энэ хавар их гоё юм байна. Нэг хачин үлгэрд орцсон юм шиг. Жижигхэн байшинтай. Инээдтэй нөөх нэг олон өнгийн нэг ингэсэн легогоор өрөө тавьсан юм шиг нэг инээдтэй л хөөрхөн газар байна. Бид хоёрт бол маш их таалагдж байна. Маш таалагдж байна. Тэгээ 50-аас 50 газар юм байна. Үнэхээр сайхан нэг тийм Хөөрхөн нэг ийм газар бол бид хоёрт маш их таалагдлаа. За түрүүн бид хоёр нилээн энэ хавар нь тойрлоо, үзлээ. За Братиславд ирсэн хүн болгон нэг хөшөн дээр очих хэрэгтэй байна те. Тараншааны нүхнээс гаширж байгаа энэ залууд дээр бол энэ хотод ирсэн хүн болгон ирдэг юм байна. За тэгээд энэ хөшөөг ямар ч үзэн сонирхоод явж байна. За хүмүүс бол энэ хүнийг Тараншаанаас гарч ирсэн бахаар нь хөөх юм нэг эмзэг бүлгийн хүн болоо гэж бодож магадгүй. За тэгвэл энэ хүн маань ажиллаа хийгээд шугам хоолоогоо засч байгаа юм хүн юм байна шүү. За тэгээд зарим хүн энд бас их муухай зүрэг авахулж байна те. Толгой молгоо дээр нь гიშгээд эсвэл дээр нь сууж муугаад муухай зүрэг авахулж байна. За Монгол хүн бол ер нь ямар шишгэн дээр сууж хүний толгоон дээр гიშгэж бол зураг авахгүй баха.
Дотор шайрагтай байна. Тэнцвэрээ болоод татаад наад хүртэл явах юм байна л да. Эвгүй мэн үү? Урдмөрч явт юм да. Юу ч хийж идэх юм байлгүй. Энэ юм ихтэй тоохгүй тэгэл зовоогоод байгаа болтой юм аа. Өнөөдрийг хөтчөөр амарцсан ажиллаж байгаа. Төөрүүлээд хаашаа ч яваад бүү мэдээ. Ямар ч баримжаагүй төөрсөн. Эргээд машинаа олохгүй болсон. Ийм л гайдтай явж байна да. Йой! Яаж юм бэ? Зарим хүнд үзэгчтэй дөнгөж сая энэ хажууд явж байгаа Аз хүүхэд миний би зөвшөөрлгүйгээр халдсан. За бүр яаж халдсан бэ гэхээр халдахтаа бүр энэ доод хэсгийн хойтлын хоёр бондор цагаан хэсэгний баруун талынхаас нь зүүн гарынхаа сарвуугаар зуулаа одоо намайг. Энэ цагийн туршид бид хоёр Братиславын Аалтаунаар явлаа. Одоо машин руугаа явж байна. Ажлын 23 дахь хорондоо орж ирсэн байна. За өглөө орж ирээд бид хоёр Братиславтай маш сайхан танилцаад авлаа. 5 өдрийн дараа бид хоёрын виз дуусгаж байгаа. Берлин руу яаралтай явж визээ сонгуулна. Австрт байхдаа сонгож чадаагүй. Улсын орны тоо нэгээр нэмэгдлээ. Маш их таалагдсан Словак орныхон тогийг энд наачаа. Ажлын 23 дахь хорон болж энд наадлаа. За тэгээд ямар ч хэлсэн нааталт нь маань ерөнхийдөө баг дүүрчлээ. Одоо тэгээд нэг дээгүүрэн чимээний газар болоод наах бах та. Визээ сонгуулчих юм бол тун сайхан тайван явна да. Аяллаа бас нэг сонинтой. Тэрийг хуваалцах гэж байна. За юу вэ гэвэл бид хоёр анхныхаа торгуулийг авлаа. Би барьж авсан. За тэгсэн чинь цагдаа бичиг баримтыг маань аваад, паспортыг маань аваад, визээ маань шалгаад байж хооронд нэг залуу хурж ирсэн. Хол явж байгаа, ингэж явж байгаа усад ингээд торгуулаад байж болохгүй. Бид хоёрын торгуулийг төлчихье гэдэг. Бид хоёр торгуулсан мөнгөний маань буцаагаад өгчихсөн. Тэгээд 20 еврогоор торгуулаад цагдаад өгөөд цагдаа явлаа. Нөгөө англи залуу бид хоёрт 20 евро өгсөн. Торгуулсан мөнгө олоод авсан да. Маш их баяртай байна.